Сайхан амарцгааж байгаа үзэгчдээ Монголын мэдээ агентлагийн үдшийн мэдээллийн хөтөлбөр хүлээн авна уу. Дундгой аймгийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаа хөгжлийн төлөө хамтдаа уриандор эхлээд байгаа юм а. Энэ арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, Дундгой аймгийн засаг даргын хамгын газар, гадаадын хөрөнгө оруулалтын газар хамтран зохион байгуулж байна. Дундгой аймгийн Монгол Улсын төвсгт байрлалтай бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улстай шууд хилэлдэггүй бөгөөд бусад аймагтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй хязгаарлагдмал хэмжээнд хийгддэг байна. Тийм ч учраас энэ удаагийн чуулга уулзалт Дундгой аймгийн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгыг агуулж байна. Анх дугаарын чуулганд гадаад хотуудын эрг төлөөлөгчид буюу Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Канада, бүгд найрамдах Солонгос улс, энэтхэгийн элчин сайдын яамдууд, дипломат ажилтнууд, мөн Азийн хөгжлийн банк, JICA зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Дундгой аймгийн газар зүйн байрлалын хувьд тийм ч таатай нөхцөл оршдоггүй ч нийслэл Улаанбаатар хот болон Өмнө Говь аймгийн донд байдгаараа онцлог бөгөөд энэ давуу талаа ашиглан идэвхтэй хөгжих бүрэн боломж бололцоотой гэдгийг хуралд оролцогчид хэлж байсан юм а. Мөн Тус аймгийн цөлжилт байгаль орчны өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа аймаг бөгөөд үүнийг дагаад нийгмийн болон эдийн засгийн асуудлуудтай маш ихээр тулгарч байгаа. Ийм байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын асуудлуудыг хүндсэн нийгмийн хэлбэрүүдийг гадаадын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүднээс аймгийн удирдлагууд төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг санаачлан хөрөнгө оруулалтын чуулганы үеэр танилцуулж байлаа. Усны газраас Монгол Улсын газар нутгийн хэмжээнд гадаргын усны энэ оны нэгдсэн тооллогын дүнг танилцууллаа. Өнгөрсөн жил хуравраа элбэгтэй байсан гол горих сэргэхэд эргээр нөлөөсөн гэх таатай мэдээ байгаа бол 427 нуур ширгэж өгөө болон харамсалтай мэдээж мөн дагалдаж байна. 2003 онтой харьцуулахад байнгын урсацай гол горхины тоо 17%-аар өсөж, ширгсэн горхины тоо 30%-аар буурсны дээр дахин сэрхээргүй хэмээн тооцогдож ирсэн булгууд сэргэж устай булгийн тоо 8.6%-аар нэмэгдсэн байна. Энэ удаагийн нэгдсэн тооллого нь улсын хэмжээнд зохион болсон 3 дахь удаагийн тооллого болж байна. Хуучин тоолж исэн 2003 он, 2007 онуудтай харьцуулахад бол гадаргын ус, ялангуяа хангаан бүс, төвийн бүс, баруун бүсийн хувьд бол гадаргын ус бол нэлээд элбэг шиг шинжтэй устай байх. За зүүн бүс, говийн бүсийн хувьд бол хурд хүнсийн тэжээлээр тэжээгдэг болог шанд нуур тойрмууд бол хатаж ширгэх хандлага бол хിവэрэ үргэлжилж байгаа. Өнгөрсөн жилүүдэд бол усны нэгдсэн тооллогын дүн ерхийдөө эерэг үзүүлэлтэд гарч байна. Гэхдээ сайнны хажуугаар сар гихчээр голын айсав газарт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд хууль бусаар байгаль экологид халдтай технологи ашиглан гол горхийг бохирдуулахад хамгийн муу үр дагаврыг үзүүлсэн байна. Харин тэд он газартай хамтран эдгээр газруудын зөвшөөрлийг цуцлах сандлыг өнгөрсөн 6 дугаар сард засгийн газарт хүргүүлжээ. Тэгэхээр засгийн газар бол эхний ээлжинд яг голын голдрол дотор байгаа усны сомкын хамгаалтын бүсэд орсон 233 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар 2011 оны 6 сарын 8-ны өдрийн 174-д тогтоол гаргасан байна. Тэгэхээр энэ тогтоолд тэр 233 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа үндсэнд бүрэн зогссон. Тэгэхээр цаашид бол одоо 2012 оноос эхлээд гэдэг юм уу үндсэндээ уул уурхайн үйл ажиллагаанаас болж гол горих булаг шанд бол бохирдно, голдрол нь эвдэрнэ, өөрчлөгдөнө гэсэн ойлголт бол үндсэндээ байхгүй гэсэн. Жилийн тоо бүртгэлийн онцлог нь бүх анги сумын ундны усны их үүсвэр бүрээс дээж авч шинжээ хийсэн байна. Улсын хэмжээнд газар нутгаар нь 6 бүсэд хуваан шинжилэхэд 2 бүс цэнгэг, үлдсэн 4 нь 2 төрлийн цэнгэг буюу хатуулаг, зарим хэсэгт хатуулаг, эрдэсжилт ихтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Харин Улаанбаатар хотын хөрсний ахуйн бохирдолтой холбоотойгоор хатуулаг, эрдэсжилт ихтэй мөн бусад бодисын хөрдөлч өндөр гарчээ. Жил бүр хүүхэд залуучууд тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд ногоон гэрэл цагаан шугам уралдааныг Сүхбаатар дүүргийн замын цагтаагийн тасгаас зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл тэд энэ жилийнхэн аваргуудыг тодруулсан мэдээ байна. Энэ жилийн тэмцээн Сүхбаатар дүүргийн 8 ерөнхий боловсролын сургуулийн 96 хүүхдүүд замын хөдөлгөөнд хэн зөв боловсон оролцох, нөгөө талаар өөрсдийн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэсэн сэдвийн дор өрсөлдлөө. Хамгийн гол нь их хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо нэмэгдэж байгаа энэ үед хүүхэд бүр замын хөдөлгөөн, замын дүрмийн талаар тодорхой ойлголттой байх ёстойг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газрынхан сануулж байна. Жил болгоо ингээд зөвхөн боловсролын сургуулиудын дунд зохиолддог ногоон гэрэл цагаан шугам энэ тэмцээн байгаа. Энэ тэмцээний өрөөнд бол замын хөдөлгөөний дүрмийн хүүхдүүдэд сурталчлах, зам дээр өрцөн сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ажлуудын талаар сурталчилдаг ийм үйл ажиллагаа явагддаг юм аа.
Сүүлийн үед бага насны хүүхэд замын осолд ихээр өртөж байгаа гэсэн судалгааг замын цагдаагийнхан гаргаж байна. Өөрөөр хэлбэл замтай ойр сургуультай хүүхдүүд ихээр өртөж байна гэсэн үг. Энэ нэг талаас хүүхдийн замын хөдөлгөөний талаарх мэдлэг дутмаг байдгаас шалтгаалдаг гэж хэлж байна. Тэгвэл өнөөдрийн тэмцээнд оролцсон хүүхдүүд замын хөдөлгөөний талаар ямар ойлголттой болсноо бидэнд хуваалцлаа. Том болоод машинт болоод замын дүрмээр орцох болно. Тийм болохоор багасаа ингэж замын дүрмийг яавал ээр гэж бодож байгаа. Ногоон гэрлээр болгоостой гарч байгаагаар л гэж хэлсэн. Замаа гэрлээ сайн харж тэгээд цагаан шугамар заавал гарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ийхүү хүүхдүүд аюултай замаар хөндлөн гарч дүрм зөрөх биш, ногоон гэрэл цагаан шугамар зорчих мэдлэгийг өөрчлөлөө. Одоо үзэгчид авдыг харлыг Эрдара төвшин жаргалын орчуулан бэлтгэсэн дэлхийд дахин болж байгаа зарим үйл явдлын мэдээнд хандуулъя. Серб терроризмтэй тэмцэх тусгай албадынхны сургууль дээр таагүй хүн хэрэг гарчээ. Тусгайгийнх нь эсрэг тэргээр бууж террористыг баривчлах ёстой байсан бөгөөд онгоцноос олсоор дүүжлэн буух үед гинэт хүчтэй салхи салхилж зар сурчлагын самбарыг унгаж орхижээ. Үүнээс болж сургуультыг сонирхохоор ирсэн үзэгчид за түүний дотор бага насны хүүхдүүдгээд нийт 20 хүн гэмтэж бэртсэн байна. Канадын аялагч Жан Бивогийн дэлхийд тусан 11 жил аялал өндөрлөө. Тэрээр далаа тэнгисийг гатлахдаа тээврийн эрсдлээр зорчсноос бусад гарт нь дан явганаар аялсан байна. Зоригт аялагч нийтдээ 60 гаруй улс орноор 75,000 км замыг туулжээ. 11 жилийн өмнө бизнес дампуурч сэтгэл санааны гүр хөлтөнд орж улмаар хол аялалд гарахаар энэхүү замд гарсан юм байна. За одоо тэрээр олон жилийн туршид өөрийг нь хүсэн бүсгүйтэйгээ гэрлэж явдалд аяллахын тухай ном бичгээр төлөвлөж байна. Эх хондлоонд зуны олимпийн болох гэж байгаа. Тэгвэл олимпийн тоглолтын үеэр бие зар сурчлагын самбар болгон ашигласан хүмүүс 20,000 фунтын торгуул оноо хуулийн лиг парламентын доод танхимаас батлаад байна. Тиймээс хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хийлгсэн ч байсан элдв шивээс лондончууд нуух хэрэгтэй болох нь. Лондонгийн олимпийн тоглолтыг ивэнд итгэж 2 тэрбум гаруй доллараар зарцуулж байгаа компаниудын шаардлагаар ийхүү шивээсний тусламжтайгаар олимпийн үеэр сурчлагаа хийх нь хориотой болоод байна. Москва хотын нийт эдис газруудын гаднах өнгө төрхөнд өөрчлөлт орж байна. Нэг ижил өнгө буцсан эдис газруудыг хотын иргэд болоод гадны жуулчдад Оросын ардын урлагийг сурчлах газруулган хувиргаж өнгөнгийнхээ хуараар чимээд байна. Үүний зэрэгцээ бизнес газруудын гаднах өнгө төрхнөөс нь гадна за доторх үйлчлэгийг нь сайжруулж халуун усанд холбож халаалттай ч болгож байгаа юм байна. Оросын автын байцаагчид жолооч нарт хандаж автомашиныхаа зуны дуг өвлийнхөр солих цаг болсныг анхааруулж байна. Хэдийгээр цаг агаар таатай байгаа ч нэг л өвлөөс ирэхэд цас дарж цаг агаар хүүтэрч мэдэх учир элдв осол хэрэгт өртгөөс одооноос л сэргийлж өөрийн боломж өвлийн бэлтгэлээ хангахад Оросын жолооч нарт дэжээгүй за манайхан ч анхаарахад илүүдэхгүй зэ. Ер нь бол Оросд цаг агаарын хэмээн нэмэх 8-д хүрэх үед зуны дугуйг өвлийнхөр солиурам журамч байдаг юм байна. Эрхэм үзэгчдээ, үүгээр Монголын мэдээ хамтлагийн үдшийн мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна.